Ердөө ганц өнөд сонсоод үзээрэй. Цуврал алуурчны гэрт орсон хулгайч. 2018 онд Америк улсын Вашингтонд нэг барилгад хулгай ихээр орсон хулгайч байсан ба тэр хулгайч нь Рэй Вардлав юм. Тэрээр барилгад орсны дараа автобус удирдлага гэх мэт зүйлсийг хулгайлж хөрөгчнөөс хоол гаргаж иддэг. Тэгээд хулгайлах зүйл нэх байгаагүй тул гадагшаа гарах гэтэл түүний орж ирсэн хаалга эвдэрчихсэн онгоогүй гин. Тэгээд тэр сандарч өөр гарах гарч цайж нэг харьцагнаас түлхүүр олон тэр түлхүүрээрээ харагцсан хаалгаа онгойлгож ордвол тэрээр маш аимшигтай зүйлсийг олж хардаг. Тэрний онгойлгож орсон хаалганы цаанд хинч харсан айхаар халуурчны алгаа үлддэг өрөө байж тэр өрөөнд цуснд бодогдсон багаж хэрэгсэл хүний тасарсан толгой хийчихсэн шил гэх мэт маш аимшигтай зүйлс байж тэгээд Рэй Вардлав маш их хайж 911-д 4 удаа залгасныхаа дараа хаалгаг нь хүчээр эвдэж тэр газраас гардаг. Түүнийг гарч ирэхэд цагдаач түүнийг барьж орсон бөгөөд үнэндээ тэрний хулгайсан газар цуврал алуурчны гэр биш харин escape room буюу тоглоомын газар байдаг. Тэгээд Рэй Вардлавыг өөрийгөө барьж өгсөн илжиг гэж зурагтаар гаргадаг.